Энэ бол хүүхдийн DM хүүхдийн хөгжил төлөвшлийн үндэсний хөтөлбөр. Динза Цондоолой Цүмдээлээ 2 ном аваад л хэрэгжүүлэх боломжтой хамгийн үр дүнтэй хөтөлбөр. DM гэдэг нь монголоор хөгжил төлөвшил гэсэн утгатай англи үгсийн товчлол бөгөөд хүүхдэд мэдлэг, ёс суртахуун, нийгмийн хариуцлагыг багаас нь ойлгуулах зорилгоор боловсруулсан. Динза Цондоолой зурагт номууд боловсролын хүрээлэнгээр үнэлэгдсэн. Монгол хэл иргэний ёс зүйн боловсрол, хүн ба орчин, хүн ба байгаль, хүн ба нийгэм, эрүүл мэнд, дүрслэх урлаг, хөгжим гэсэн 8 хичээлийн агуулгыг цогцоор нь багтаасан. Тиймээс хүүхдүүд эдгээр хичээлийн агуулгыг сонирхолтой, хөгжилтэй арга зүйгээр суралцах боломж нээгдэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжтой. Уншлагын болон үйлдэн суралцах арга зүйд суурилснараа онцлог. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид багш сурагчдыг цовруул зурагт номууд болон үзүүлэн тараах материал, сонирхолтой арга зүйгээр ханга. Уг хөтөлбөрийн давуу талууд: 1. Өдийн улирлын турш хүүхдийн хоцрогдлыг арилгах. 2. Номд дурлах сэтэл төрүүлэх. 3. Багшийн сурагчдаа зориулах нэмэлт цаг. 4. Суралцагчдын эрдмийн баяр зохион байгуулах. 5. Хөтөлбөрийн үр дүнг олон нийтэд сурталчлах. 6. Багш нарын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах. Тус хөтөлбөрийн санхүүжилт нь 100% ашигын бус бөгөөд зөвхөн номын үнд бүх зүйл багтаж байгаа юм. Нэг комик ердөө 9500 төгрөгийн үнэтэй. Тэгвэл энэ мөнгө хэрхэн олон зүйлд зарцуулагдж байгааг харуулъя. Багшийн цалин, эрдмийн баяр, хөтөлбөрийн үр дүнг сурталчлах ажил, маркетинг, менежмент, номын түгээнт, хэвлэлтийн зардал бүгд багтсан. Багшийн цалин хөтөлбөрт хамрагдсан хүүхдийн тоогоор өснө. Хөтөлбөрийн хүрээнд хүүхэд өөрийн гэсэн номын самтай болно. Аав ээжтэйгээ номынхоо талаар ярилцсан. Номд дуртай хүүхэд дэлгэцээс хол байна. Ингэснээр сэтгэн бодох чадвар сайжрах, зөв бичих, математик сэтгэлгээ хөгжих, төсөөлөн бодох, өөрийгөө илэрхийлэх, бие даан суралцах зэрэг олон талын чадварт суралцах. Хүүхдийн сурлагын амжилтыг ахиулах бодит боломж бидэнд байна. Цондоолой Цүмдээлээ гэдэг цувралчин болоод ерөнхийдөө хүүхдийн ийм маш гэгээлэг ном. Хүүхдийн сэтгэл зүйтэй ажиллагаа хүртэл их үр дүнгээ өгчээсэн л да. Одоо нөгөө гаргал, одоо ингээд нөгөө бардамнах, бие тоох эднэргээс одоо хүүхд сэтгэлийн тэр сөрөг мэдрэмжийг хэрхэн дарахав, зан аашаа ер нь яаж өөрчлөхөвч гэдэг юм уу, энэ тал дээр бол манай ангийн хүүхдүүд маш сайн өөрчлөлт орж исэн. Цагаан сарын тухай хамгийн их мэдэж авсан. Бас нэгнээ дээрлэхэж болохгүй. Өмссөн зүүснээр нь гадуурхаж болохгүйг би ойлгосон. Дийн цагийн 1-р ангид гоо санагдсан. Бас хигний мэдлэг сайгдсан учраас утаснаас гарсан бас дүүх соцыг мэдсэн. Тэгээд ерөөхдөө самбагны өмнө гарахаас айдаг гэсэн. Эмээ өвдөө туслах, тэгээд бас Монгол ёс зүйн талаар ойлгосон. Ер нь одоо ингэж комик номноос хичээлд орох нь хэр сонирхолтой санагдаж байна. Үнэхээр адил явдалтай, цаг хугацаагаар аялдаг нь сонирхолтой санагдсан. Манай хоёр хүүхэд мань хоорондоо уншсаад уншснаа бие биендээ ярьж өгөөд ярьснараа одоо хүүхдүүдийн маань ярианы чадвар маш сайжирсан байгаа. Тэгээд ер нь бол одоо энэ номнууд чинь бол дэлхийд бол маш өндөр өгдсөн байгаа. Харин Монголд бол ингээд бас энэ сах ном гараад явж байгаа маш баяртай байгаа. 20 жилийн түүхтэй Динза Цондоолой Цүмдээлээ 2 зурагт номоор дамжуулан богино хугацаанд сурлагын амжилтаа өсгөх, зөв хүн болж төлөвшөх, эрдэм боловсрол, эх оронд сэтгэлгээтэй шинэ мянганы чадварлаг Монгол хүн бэлтгэх DM хөтөлбөрт тавтай морил.